Сайн байцгаана уу? Энэ удаа та нартай Hear Me Our Summer гэдэг нэртэй 2024 оны киног ярьж өгье. Лайка дарж эрсээ бүртгүүлээд subscribe дарахаа битгий мартаарай. Ингээд кинонд орцгоё. Нэгэн жижиг хоолны газарт манай гол дүр болох Ёнжун их сургуулаа төгсчөөд ажил хайж буйгаар кино эхэлнэ. Олон газарт ажилд орох гэж анкет өгсөн ч тэр өнөөдөр ажилд орж чадаагүй, ажилгүй л байлаа. Энэ байдалд нь аав ээж нь их санаа зовнино. Ээж нь түүнд ажилд орчлоо, хоолны газар туслаад хүргэлт хий гэхэд Ёнжун эхлээд дургуйцна. Ээж нь түүнд гарын мөнгө ахиухан өгье гэхэд тэр аргагүй ирэхэд зөвшөөрнө. Ёнжун маань нэг хоолны хүргэлт хийхээр спорт зааланд очиод нэг хүүгээр зам заалгах гэтэл хүү сонсголын бэрхшээлтэй байх ба Ёнжун дохионы хэл мэддэг болохоор түүнтэй дохионы хэлээр ярилцаж бассейныг заалгаж авна. Усан санд орж ирээд нэгэн охиныг олж хармагцаа харцаач салгаж чаддаггүй. Тэр охин лөө ширцээр алхаж байтал хоол захиалсан охин түүн дээр ирээд хоолоо авах хооронд нөгөө хөөрхөн охин чинь зөрөөд гүйчихнэ. Хөөрхөн охины талаар асуухаар саяхан юм яриад байсан сэлж буй охин дээр очих ба тэр нь хөөрхөн охины төрсөн дүү байдаг. Энэ охиныг Гаул гэх ба тэрч бас сонсголын бэрхшээлтэй. Ёнжун түүнээс ихчийнхэн нэрийг асуухад Соо Ирим гэдэг ба орчуулбал 100 гэсэн утгатай нэртэй. Утасны дугаарыг нь асуухад дүүн өгдөггүй. Үзэгдэл шилжиж Ёнжун өөр хүргэлтэнд явж байгаад Иримтэй таарна. Түүний мопед нь эвдрээд ажиллахгүй байхаар нь Ёнжун түүнд туслах санал тавиад дохионы хэл ашиглан түүнтэй ярилцана. Иримийн мопед засварчинд аваачгаас өөр аргагүй байхаар нь Ёнжун өөрийнхөө мопедыг унаад яв. Дараа нь буцааж солиё гэж тохиролцоод утасны дугаараа солилцсон. Ёнжун мопедыг аваад найзынхаа засварын газарт засуулахаар үлдээн. Маргааш нь Ёнжун Иримтэй мессежээр харилцаж мопед чинь бэлэн болсон шүү гэд уулзах газраа товлно. Уулзахаас өмнө Ёнжун мопедийг нь угаагаад шин юм шиг болгоод уулзах газраа унаж очино. Ёримтэй уулзмагцаал манай хүн инээхэ болж чадахгүй л баяртай байдаг. Харин охин өөрийгөө Ёрим гэж танилцуулаад засварын төлбөр өгөх гэтэл Ёнжун хэрэггүй дээ уух юмар дайлахад болно гэд хамтдаа суугаад юмаа уuna. Энэ үед дурлсан Ёнжун түүнийг ширцээр л байх ба түүн дурлснаа ойлгодог. Ёрим цагаа харснаа цагийн ажлаасаа хоцрох нэ гэд яаран явна. Энэ явдлаас хойш Ёнжун их баяр хөөртэй болж ээжийнхээ хоолны газарт дуртаяа туслана. Аргагүй л дээ манай хүний зүрх нь хайрын галаар бадарч байгаа юм чинь. Манай Ёнжун бүр өөрийн гараар хоол бэлтэж Ёримд өгөх гэд байгааг нь аав ээж нь найз нь хараад яагаад гинэт ингээд өөрчлөгчв гэж гайхаад магадгүй дурлсан байх гэж таамаглана. Хэд хоногийн дараа Ёнжун Ёримтэй уулзаад өөрийн гараар бэлдсэн хоолоо өгөхөд Ёрим амтархан идэнэ. Хоолоо идэж дуусаад Ёрим ахаад л тооцоо хийхээр мөнгө өгөх гэтэл Ёнжун хоол зараагүй гэж хэлдэг. Тэр оройн Ёрим санхүүгийнхаа тооцоог хийж байдаг. Ёрим цагийн ажил хийж дүүгийнхээ усан сэлэлтийн дасгалынхын төлбөрийг төлдөг. Маргааш нь усан санд очиход тэнд бөөн маргаан үсээд бэлтгэлээ хийгээгүй байдаг. Хэсэг эцэг эхчүүд ирчихсэн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг энэ бассейнд оруулмааргүй байна. Усаа ариутга манай хүүхдүүдэд өвчин халдаавал яах юм гэд бөөн хэрүүл болж идэг. Дасгалжуулагч нь ч бухимдаад яаж чаддаггүй. Энэ маргааны дараа Ёнжун гадаа машиндаа сууж буй нөгөө хэрүүлч ээж дээр очиод сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг доромжилсанд нь уурлаад тэд сонсож чадахгүй байж болно. Гэхдээ тэд уншиж харж чадна. Хүний нүүрний хувирлыг хараад мэддэг. Таны хэлсэн хатуу үгс тэдний сэтгэлийг өвдөгдөг гэхэд тэр ээж үгийг нь хүлээж авдаггүй. Тэгэхээр нь Ёнжун зургийг нь дараад та хөгжлийн бэрхшээлтэй хүний зогсоол дээр машина тавьсан байна гэд цагдаад мэдэгдэн гэхэд тэр авгаа humгүй зогтно. Ёнжун ч мэдэгдлээ илгээнэ. Дараа нь Ёнжун Ёрим дүү хоёрыг нь дагуулад гадуур гарч хөгжилдөж тэдний сэтгэл санааг өргөхөөр явна. Тэр хоёрыг дагуулад баар ороод чанга хөгжмийг мэдрүүлэхийн тулд спикер дээр аваачаад гарыг нь тавиулаад сонсож чадахгүй ч хөгжмийн хэмнэлийг гарт нь мэдрүүлнэ. Ингээд манай гурав баахан бүжиглэж хөөрж авна. Гэртээ харих замдаа Гаул Ёнжунд өнөөдөр дагуулж явсанд баярлаа. Сэтгэл сайхан сэргэлээ. Төрүүлээд орж бай гэд тэр хоёрыг үлдээн. Хоёулахнаа үлдсэн Ёрим Ёнжун хоёр нээ хийх юм ярихгүй ч хамтдаа баахан алхана. Ёримыг гэртээ ороход дүүн ихчийгээ Ёнжунтай болцоод байгаа мó гэж асуухад ихч нь шууд л үгүйсгэнэ. Гэсэн ч Ёримын Ёнжуны гих сэтгэл нь нэмэгцээр л байлаа. Хэсэг хугацааны дараа сэлэлтийн тэмцээн болж Гаулч маш сайн оролцож 1-р байранд ордог.
Олимпийн тэмцээнд оролцох эрх авахд түүний хугацаа ердөө 1 секунд л дутуу байлаа. Ерим дүүгийнхээ өмнөөс маш их баярлаж, бахархаж байлаа. Ерим энэ сайхан мэдээг Ёнжуунтай хуваалцахад Ёнжуун баяр хүргээд энэ сайхан баяраа хамтдаа тэмдэглэе гэв. Гэтэл Ёрим дүүгийнхээ хоолыг хийж өгнө гарч амжихгүйгээд татгалзана. Дүүн хараад шууд гараад уулзаа гэд ихчийгээ явуулахаар болно. Ёнжуун найзыгаа Гаулд хоол хүргээд өггээд найздаа хоолоо хаалган дээр нь орхиорой гэж анхааруулна. Ёримч ганган хуцлаад анхны болзоонд очиж манай хоёр бөөн баяр байлаа. Энэ үеэр найз нь хоол хүргээд хонх дарахад Гаул гарч ирээд хоолоо авах үед найз нь анхны харцаар дурлцгана. Хэдэн цагийн дараа барилгад нь гал гарч бөөн утаа болсон байх ба Гаул галын тохойг сонсож чадахгүй болохоор мдээгүй байдаг. Утаанд угаартсан Гаул гарах гэж оролдоод лифт рүү орно. Бүр амьсгалж чадахгүй ухаан нь балартаж лифт ажиллахгүй гацчихна. Энэ үеэр Ёрим Ёнжун хоёр өдрийг сайхан өнгөрүүлээд гэрлүүгээ харихаас өмнө Ёнжун сэтгэлээ илчлэх гэж байтал Ёримд дүүн нэмлэгт хүргэцэн гэж мессеж ирдэг. Ёрим сандраад Ёнжуунд юу ч хэлэлгүй гүгээд явчихна. Ёрим имлэгт дүү дээрээ очоод чамайг ганцааран ч үлдээх ёсгүй байсан. Бүгд миний буруу гэж өөртөө гимшин. Дүүгээ угаарснаас болж уушиг нь гимтэж олон жил хичээлсэн сэлэлтээрээ хичээлж чадахгүй байх вэ гэж санаа зовно. Дүүн ихчийгээ тайвшруулад зүгээрээ шинжилгээнүүд гайгүй гарсан гэж хэлнэ. Энэ явдлаас болоод Ёрим Ёнжунаас зайгаа барьж түүний мессежэнд хариуч өгдөггүй. Ёнжун Ёримд юу болсныг мэдэхгүй бассейн тайж утсан ч байдаггүй. Харин Гаул сэлэлтийн бэлтгэлээ хийх үедээ амьсгалаа сайн авч чадахгүй угаарцнаас болж ханиалгаад байдаг. Дүүгийнхээ стресстэж буйг хараад Ёримын зүрх нь эмтрэнэ. Гаул чин явдлаас хойш ихчийгээ үл тоож найзуудтайгаа уулзаж оройтож харьдаг боллоо. Маргааш нь дүүн эрт босоод өөрөө бэлтгэлдээ яваад ихчтэй битгий бассейн дээр ирээрэй гэж зурус үлдээн. Дүүгийнхээ зурусыг хараад Ёрим гониглаад гэрээсээ гарахад Ёнжун хүлээж байдаг. Ёнжун түүнээс юу болоод байгааг гайхаж асууж яагаад надаас цугтаад байгаа гэхэд битгий намайг хайгаад бай. Битгий над дээр ахиж ирээрэй гэж хэлв. Ёнжун энийг зөвшөөрч чадахгүй би ямар нэг юм буруу хийсэн бол хэлээд өг гэхэд Ёрим түүнд надад их хэцүү байна гэж хэлээд явчихна. Энийг сонссон Ёнжун бууж өгөлгүй очоод ядаж миний сэтгэлийг бодлоо. Чамд ямар их санаа зовсныг мэдхүү гэхэд Ёрим би чамд хүртэл санаа зовох ёстой юу гэв. Ёнжун түүнээс арай надаас болоод чи зовоод байгаа мó гэхэд Ёрим тийм гэв. Ёнжун түүнийг явуулаад хариултанд нь их шархална. Гаул бэлтгэлээ хийж байгаад сайн байж чадахгүйгээсээ болоод уйл нь дараагийн шат руу ахиж чадахгүй гэж харамсна. Энийг харсан Ёрим дүүгээсээ уучлалт гуйгаад энэ бүхэн надаас боллоо. Миний буруу. Чиний мөрөөдлийг үгүй хичглээ гэж хэлнэ. Дүүн уурлаад та яагаад өөрийгөө биш үргэлж миний мөрөөдлийг бодож байдیں۔ Таны мөрөөдөл яах юм? Та бүх цагаа надад зарцуулж миний төлөө ажиллаж намайг хүргэж өгч авч өдөр бүр намайг бэлтгэл хийлгэж намайг дэмждэг байсан. Таны амьдрал яах юм болж гин гэж харамсан нүдээр хараад алхана. Дүүгийнхээ хэлсэн сэтгэлийн үгсийг сонссон Ёрим нулимсаа төвчихгүй уйлна. Ёнжун Ёримд хаягдсанаасаа болоод найзындаа гониглаад хөвтөж байлаа. Найз нь түүнд тийм амархан бууж өгч болохгүй. Хичээх хэрэгтэй штэ. Ярилцаад үз гэхэд Ёнжун түүнд тэр сонсголгүй гэж хэлэхэд найз нь шоконд орно. Үргэлжлүүлээд хамт амьдардаг дүүнч бас сонсголгүй гэдгийг хэлв. Найз нь гайхаад би дүүдэн дурлцсан гэдгийг хэлнэ. Маргааш нь ээж нь хүүтэйгээ ярилцахаар орж ирээд сэтгэлчин шархлаа юу гэхэд тийм ээ нэг охинд сайн болсон ч тэр үргэлж дүүгийнхээ төлөө явдаг. Өөрийн хүсэл мөрөөдлөө үл тоомсоролдог. Тэр охин сонсож бас ярьж чаддаггүй гэж ээжтэй хэлэхэд ээж нь гайхна. Энэ үед Ёрим ээжтэйгээ ярилцаж байхад ээж нь охиндоо хандан эцэг их дүүдээ биш өөрийнхөө амьдралд илүү анхаарлаа хандуул. Өөрийнхөө мөрөөдлөөр өөрийнхөөрөө амьдр гэж хэлдэг. Ээжийнхээ үгийг сонсоод дүүтэйгээ уулзахад дүүн яагаад Ёнжунтай холбоогоо тасласныг нь асуугаад таныг Ёнжунаас холбоогоо таслахад би илүү их өөрийгөө буруутгасан. Та өөрийнхөө мэдрэмжээс битгий цогт би усан сэлэлтэд орхихгүй гэхэд Ёрим өөрийн юу хүсдэгэ бодож эхэлнэ. Ёнжуны ээж нь нөхөртөө хүүчин сонсож ярьж чаддаггүй охинд хаягдсан гинэ. Иннээс болоод хүүчин ирээдүгөө баллах вэ дээ гэхэд аав нь ямар охин байх нь хамаагүй. Сайхан сэтгэлтэй байхад л болоо гэхэд эхнэр нь нөхрөөрөө бахархна. Ёрим бассейнд очоод дүүгийнхээ юу мэдэрдгийг мэдхээр ус руу орно. Удалгүй Ёнжун ч ирэхэд Ёрим анзаардаггүй.
Ёнжун араас нь харж байгаад сэтгэлээ илчилж нөхцөл байдлыг нь ойлгохгүй байсандаа уушлалтгүй нь үргэлжлүүлээд дандаа инээмсэглэж байгаарэ чи инээхтэй хөөрхөн харагддаг гэд сонсохгүй ч гэсэн сэтгэлийн үгсээ хэлнэ. Ерим эргэж хараад инээгээд гараараа даллаад Ёнжуныг ус руу татаж унгана. Тэд эвлэрээд Ёнжун түнд ээжийнхээ хоолны газар цагийн ажил хийх санал тавина. Ерим ээж аав чинь намайг ойлгох болов гэхэд зүгээрээ тэд ойлгоно. Чи сайхан сэтгэлтэй хичээнгүй штэ гэв. Манай хоёр Ёнжуны эцэг ихтэй уулзгаар явлаа. Аав ээж нь халуун дулаанаар угтаж аваад хөөрхнийг нь гайхаад өөрсдийн танилцуулгаа цаасан дээр бичиж бэлдсэн байдаг. Ээж нь Ёрим тандан ажиллаж байхдаа манай хүүтэй болцож болох уу гэхэд Ёрим гинт амнын тэгье гэв. Бүгд Ёримыг ярьж чаддаг байхаар нь гайхаад Ёнжун бүр чамайг ярихыг нэг ч харж байгаагүй штэ гэхэд Ёрим басанд хэлсэн бүх үгийг сонссон байдаг ба Ёнжуныг ярьж чаддгийг мэдсэн байдаг. Тэгэхээр манай хоёр яасан байх нь вэ? Би бинийгээ ярьж чаддгүй гэж бодоод яваад байсан байх нь. Үүний дараа Ёнжун Еримыг гэрээсээ ганцаараа ярьж сонсож чаддаг хүн нь гэдгийг мэдэж авдаг. Ерим түүнд бага байхаасаа бүх гэр бүл манайх шиг гэж боддог байсан. Гэхдээ манай гэрийнхэн л өөр байсан гэв. Ээж нь түүнд бид нар шиг сонсож ярьж чаддаггүй хүн шиг битгий амьдр. Чамаар бахархаж байна. Чи өөрийнхөөрөө амьдр гэж хэлэх үед Ерим бусад шиг амьдрч болох юм байна гэдгээ ойлгосноо хэлв. Энийг сонссон Ёнжун Еримийн шийдвэрийг хүндэлж тэд хамтдаа жаргалтайгаар үерхээр болно. Энэ үед нь найз нь Гаул дээр очиход Гаул түүнийг өөрийг нь галаас аварсан хүн байсныг таниад баярлснаа хэлэхэд найз нь дохионы хэлээр сэтгэлээ илчлээд Гаул инээмсэглэнэ. Энэ хүрээд кино маань дуусч байна. Хөнгөн хөөрхөн сургамжтай кино байлаа. Хин нэгнийг хайрлахын тулд заавал ямар нэг нөхцөл тавих хэрэггүйг энэ кино харуулж байна. Бичлэгтэй минь хамт байсанд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяр таа.